За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За яг одоо Египтэд байна. За сүнсний үлгийн нутаг, сүнсийг бүтээгч нарын энэхүү сайхан үлгийн нутагт ирсэн байна. За тэгээ Баясгалан багштайгаа сүнсний талаар, сүнсний хөгжил, сүнсний боловсрол, за сүнс сэтгэл заслын сургалтын талаар ярилцахаар болсон байна. За одоо орчин үед маш их сүнсний сэрэлт явагдаж байна. Зэрэгцээд бас сэтгэл гутралж гэдэг юм уу, ухааны ухамсарын тэлэлтүүд асар ихээр явж байна. За энэ үйл явцад бид нар яаж одоо арга хэмжээ авах вэ? Сүнсээ яаж хөгжүүлэх вэ? Сүнсээ хөгжүүлэх шаардлага хэр зэрэг одоо энэ цаг үед тулгарч байгаа вэ? За манай дэлхийд анх ингээд бүтээгдээд үүсээд шууд ингээд сүнсний ертөнц болж байгаагүй. Тэгээд дэлхийг маань ингээд бүтээж байх явцдаа оройгон эздүүд, докторгон эздүүд сүнсний амьдралыг нь хамт ингээд бий болгож жишээлбэл нэг намгийг үүсгэлээ гэхэд тэр намганд амьдрах сүнсний амьдралыг жишээлбэл авчирч сүнсүүдийг нь утгшуулан за тэгээд нэг хөвч тайгаан хүүслээ гэж одоо хөрс шороо бий боллоо гэд мөн тэр хөрс шорооны амьдралыг тэтгэх хөвч тайгыг ургуулan одоо хамгаалах гэдэг юм уу бүтээх тийм сүнсүүдийг бол авчирч утгшуулж ингэж явсаар байгаад манай дэлхий өөрөө сүнс болоод бодгол битэнгүүд зэрэгцэн амьдрах чадвартай тийм дэлхий болж хувирсан байгаа. За тэгэхээр яг анх дэлхийг тийм сүнсний одоо сүнснүүд амьдрах чадвартай үлгий болгоход одоо 9 мөрний одоо оршихуйд одоо ухсна гэсэн үг шүү дээ. Аршаанд зарим нь шавартай, зарим нь намагтай, зарим нь одоо үнэртэй, зарим нь өв сургамал зэгстэй гэдэг энэ төрлийн 9 мөрөнд анхны сүнсүүдийг авчирч нутагшуулаад тэдэр нь дараа нь одоо их дэлхийн зарим нь хөвч рүү, зарим нь цөл рүү, зарим нь далай тэнгис рүү, зарим нь өндөр улсын оргил рүү гэх мэтчлэн зарим нь эрдэнсийн орд өргөөр үлгий рүү гэдэг ингэж тархан барилсаар байгаад өнөөдрийн дэлхийн ертөнцийг сүнс болоод бодгол битэнгүүд, сүнсгэл битэнгүүд болоод бодгол битэнгүүд зэрэгцэн хамгаалах, зэрэгцэн одоо бүтээх сэргээх ийм үүрэгтэй дэлхий бий болсон. За энэ одоо эхлэлийг энэ жишээлбэл энэ 9 бүрний нэг нь нийл бүрэн байсан. Тэгээ бид нар одоо нийл бүрний хөндөй буюу энэ Египтийн одоо газар нутгаас сургалтынхаа тухай ярих гад байж байна. За манайд сүнс сэтгэл судлал гэсэн тийм сургалт байдаг. Тэгээ хүмүүс нэг сүнсээ сэрэн гэж ярьж байна. Энэ мэдээж ярих ёстой зүйл. Гэхдээ сүнсийг дагаад бид нар ухамсар сэрэх ёстой. Оюун тэлэх ёстой. Зөв одоо хөглөгдөх ёстой. Ухааны сүв нээгдэх ёстой. Тэгээ боловсрал гэдэг зүйлийг сүнс өөрөө боловсрал тодорхой хэмжээний боловсралтай байгаа. Тэр боловсролын тухай ойлголтыг нь одоо барьж төлөвшүүлэх хувь хүн өөрийнхөө боловсролыг хөгжүүлэх. Дээрэс нь ухамсар. За тэгээ зан төлөвшөл. За хэн буюу хүнс юу идэж юу одоо юугаар хооллож юугаар тэтгэх сүнс болоод махан биеийг зэрэг тэтгэх тухай ойлголт нь яригдана. За тэгэнгүүт бид нар бас тархийг хөгжүүлэх хэрэгтэй. Түүнийг тархин бие гэж нэрлэдэг. За тархины тухай. Дээрэс нь хүнийг оюунжуулах буюу хүн болгохтой 35 эрдэм гэж байдаг. За энэ бүгдийг зэрэг ярьж байсан сая одоо сүнс болоод сэтгэлийн одоо засал гэж хэлэхээсээ илүү одоо судлал гэдэг зүйл яригдана. Тэгэхээр манай байгууллагын зүгээс сүнс сэтгэл судлалыг нэлээд өргөн хүрээнд таниулсан одоо 10 хоногийн сүнс сургалт байдаг. Хуучин бол сүнс сэтгэл заслал гэж нэрлэдэг байсан бол одоо төвшин ахаад илүү дэлгэрэнгүй онлын төвшин гараад сүнс сэтгэл судлал гэж нэрлэгддэг болсон. За тэгэхээр нэг саяын ярьсанчлан манай дэлхийн анх үүсгэд дэлхийд анхны сүнсүүд ирсэн. Сүнсүүд ирсэн. Тэр одоо нэн эртний сүнсүүд маань олон сая жилийн туршид огторгой ертөнц болоод энэ дэлхийд амьдрах явцдаа өөрийн гэсэн зан төлөвшөлттэй, өөрийн гэсэн хоол хүнстэй, өөрийн гэсэн уурах тархины чадвартай, өөрийн гэсэн ухамсарлах одоо арга барилтай. Дээрэс нь бас
тархиан буюу одоо зүрхийн хөгжүүлсээр тодорхой хэмжээний оюуны чадвартай. Гэх мэтлээ мөн өөрөө энэ нийгэмд буюу амьдран буй орчиндөө дасан зохицож түүндээ нийцэн даван одоо туулж өөрийгөө эрдэмжүүлэх, төлөвшүүлэх, мэдлэгжүүлэх тийм процессыг бидэд тээсэн одоо сүнс өөртөө төлөвшүүлчихсэн байдаг. Махан биеийг одоо онож төрөхдөө одоо эзэгнэж төрөхдөө сүнс өөрийн тэр бүх чадруудаа бодгол бие руугаа шилжүүлж бодгол биеийг одоо төлөвшүүлж тэр чадсан, мэдсэн, сурсан, ухамсарлсан, ухаарсан өв болгож өөртөө өвлж авсан бүх тэр уурга тархины, оюуны, зүрхний, сэтгэлийн тэр олон үйл хөдлөлүүд, төлөвүүд, хандлагуудаа хүн бидний бид шилжүүлэн сулгаж түүнийг одоо тухайн бодгол битэн эзэмшиж гэдэг юм уу өөртөө тань мэдэж хэрэглэж энэ ертөнцид энэ арт ертөнцид амьдардаг. За энэний тухай ярих гэдэг юм. Тэгэхээр энэ сүнс сэтгэл судлал сургалт маань 10 хоног дотроо ийм 10 цогцоор явах гэдэг. Зөвхөн сүнсийг мэдээж таниулна. Сүнс гэж юу вэ? Онлын түвшинд сүнс гэж юу вэ? Яаж үссэн бэ? Ямар одоо амин чанартай, ямар одоо үйл хэрэгтэй оршдог вэ? Ямар мэдлэгтэй байдаг вэ? Ямар эрчмийн сүлэлтэнтэй оршдог вэ? Яах гэж сүнс бий болсон бэ? Тэгмээс дараа нь бид нар сэтгэлийг таниулна. Сэтгэл гэж юу юм бэ? Онлын түвшинд сэтгэл хаана байдаг? Хүний бид яаж оршдог? Сэтгэлийг яавал ариун байлгадаг. Сэтгэл яхаараа сэвтэй болчдөг юм бэ? Сэтгэл яхаараа одоо эмзэг турхан болчдөг юм бэ? За тэгэнгүүт дахиад ухаан гэж юу вэ гэж таниулна. Өнөөдөр бид нар яг ухаан бий одоо ухаан гэж яриад байна. Ухаан гэдэг зүйл бидний бодгол бид нар хаана яаж оршдог юм. Сүнсэн биеэрээ хэрхэн ухааны сүвийг ухааныг махан бидээ шингээж буулгаж авдаг юм бэ. За тэрийг таниулна. Дахиад дараа нь оюун биеийн тухай ярина. Оюун бие гэдэг одоо оюун л гэдэг. Гэтэл энэ чинь оюун гэдэг зүйл чинь ямар нэгэн бидний бие дээр тодорхой орон зай гэдэг юм эдэрхтэн дээр сууршиж тэгээд бидний одоо оюуны сүвийг гэдэг юм оюуны цар хүрээ гэдэг юм оюуны чадварыг оюуны IQ-г одоо хөгжүүлж явж байгаа. Тэгэхээр тэрийг онлайн түвшинд яриад тэгэхээр хүн миний оюун бичний юм байна. Оюуны одоо 8 сан гэдэг зүйл чинь ингэж оршдог юм байна. Тийм учраас энэ одоо нэгдүгээр оюун тийм байна, хоёрдугаар оюун тийм байна гэдэг ингээд танилцаа явчихна. Тэр хүний сэрэлт гэдэг зүйл маш хүчтэй, маш одоо эрчимтэй богино хугацаанд тесрэлт хийж явагдах тийм боломжийг бүрдүүлж байгаа. За тэнгууд боловсролын тухай яригдана. Хүн гэсэн боловсрол гэж юу вэ? Боловсрол яаж одоо ийм 9 төрлийн боловсролыг сүнс маань гэдэг нь бодгол бие маань өөртөө хөгжүүлэн одоо боловсролтон болох вэ гэдэг тухай. За тэгэнгүүт боловсролын дараа болохоор ухамсар яригдана. Бид нар яаж 5 метрийн тархаараа аливаа зүйлийг ухамсарлаж хүлээж авдаг юм бэ? Яг ухамсар гэдэг зүйл, ухамсар бие гэдэг зүйл бидний бие дээр хаана байдаг? Аль эргэтэн дээр холбоосон үүсгэж өнөрлөх чадвараа гэдэг нь харах чадвараа одоо амтлах чадвараа 5 мэдрэхүүгээ зэрэг ингэж хүртэж тэрийг хэрхэн ухамсарлаж ухамсарлсан тэр зүйлээ хэрхэн өөрийнхөө оюун болгож ухаан болгож боловсрол болгож явдаг юм бэ гэх. Тэр тухайар за тэгмээс тэрний дараа бид хүнсний тухайар 108 төм бодисоос одоо яаж ингэж бидний бие эрчимнэж тэндээс өөрийн хэмнэлээ тогтоон барьж махан бие сүнсэн биетэйгээ нэгэн хэмнэлтэй нэгэн хэм одоо синхрон одоо зохиролтой байлгаж авч явдаг юм бэ гэдэг. Тэр тухай хүн энэ нь болоод хүнсэн бие буюу хэмчүүлсэн бие гэж яригддаг юм аа. За тэгээ бид нар дээрэс нь тарих гэдэг одоо зүйл заягдчихад байна. Тэгэхээр бид нар энэ хүний олон тарихуудыг яаж хөгжүүлж гэгэрэлд хүрдэг юм бэ? Гэгэрэл бигээд одоо яг чухам юу хэлдэг. Гэгэрэл гэдэг нь цаана ямар утга учир оршдог юм бэ? Түүний тулд одоо монголчууд одоо жишээлбэл сүнсийг бүтээсэн, уурга тархийг бүтээсэн бүтээгчдийн зүгээс яаж одоо энэ тархийг хөгжүүлж ирсэн түүхтэй юм бэ? Тархиа яг юу гэж үздэг? Тархины чадвар яг хэрхэн тэлдэг юм бэ? Тархины хязгааргүй хүчийг яаж одоо өөртөө одоо нээж гэдэг юм уу? Таньж хэрэглэж явах боломжтой юм бэ? Нэг танилдаг. За тэгээд зам биеийн тухай ярина. Одоо монголчууд бол зам биеийг 5 хэсэг тувааж үздэг. Тэгэхээр хүний энэ зан авирыг төлөвшүүлэхэд
эсвэл сүнснээс дагж ирсэн энэ зан төлөвүүдийг яаж өөртөө эерэг талыг нь одоо илүү хөгжүүлж илүү өөрийнхөө хандлага болгож төлөвшөл болгож явах вэ? Тодорхой хэмжээний сөрөг цул талуудын гэдэг юм уу? Тэр зүйлүүдийг бид нар хэрхэн одоо зам бие дээр ариун цэвэр байлгаж одоо өөрийгөө хүмүүнжилт, төлөвшөлт, боловсролт хүмүүн болгох вэ? Гэвь тэр талаар онлын төвшин заагддаг байгаа. За тэгээ хамгийн сүүлд 35 эрдэм бие гэдэг ойлголт байдаг. Эрдэм сурал гэдэг. Эрдэм сурснаар жишээлбэл бид ямар одоо амжилтанд хүрэх юм? Эрдэмийг яаж сурдгийг? Эрдэм гээд хөл бүтэн тусгай бие байна биднэрт. Нөгөө сүнс гээд ярьчингууд сүнс чинь ингээд нэг тийм одоо энэ цагийн үегаар одоо компьютерийн одоо шинжлэх ухааны төвшөнд ярих юм бол маш олон платформтай байна. Маш олон модультай байна. Яг тэрнтэй адилхан бидний бие бас тийм юм хэсэгтэй байхгүй. Энэ хэсэгт нь оюуны боловсрол байна. Энэ хэсэгт нь одоо ухаан нь байна. Энэ хэсэгт нь сэтгэл нь байна. Энэ хэсэгт нь эрдэмийн одоо танин мэдсэн зүйлүүд нь архивлагдана, агуулгадана. Энэ хэсэгт нь болохоор ухааны сүүд нь байна. Гэвь энэ хэсэгт нь болохоор кэмчүүлсэн бие байна. Ийм нарийн байхгүй. Тэгээд энэ айгүй нэг маш их тийм онлгүй юм шиг ингээ яваад тахлаар нөгөө олон тишгээ бутарна гэдэг шиг олон ургалж одоо үзлэхээс илүү олон тийм одоо урсгалтай гажуудалтай гэдэг юм уу эсвэл нөгөө нэг за ямар ч байсан тийм байж болохгүй бүх юм нэг онол дараа нэгдэжээдэг учраас онолтой байх юм бол маш урдан юм ер нь бүтээн байгуулна. Онолгүйгээр ямар ч байшин одоо барих боломжгүй. Онолгүйгээр ямар нэгэн газар тариалан үс сурмал ингээл тарилаа гэж бодоход хичнээн алдагдал, хичнээн туршлага одоо туулал, эрсдлийг туулах билээ. Тэрнтэй адилхан бид нар ингээд сүнсээ сэрэж ингээл өөрийнхөө биеийг одоо төлөвшүүлж гэн бие хүний төлөвшил, бие хүний одоо хөгжил гэж ингээ ярьж гэн тийм үү. Сүнсний сэрэлт, сүнсний хөгжилгээ ярьж гэн. Гэтэл энэ онолгүй яваад тахлаараа нэг заримдаа оноол, заримдаа онохгүй тойрч будлаа, заримдаа одоо юу гэдэг гажуудаа, заримдаа эргэж одоо туушраар гэх мэтлийн маш их цаг хугацааг тодорхой хэмжээгээр одоо бага үр дүнтэйгээр өнгөрөөж байна гэж л хэлсэн. Тийм учраас сүнс сэтгэл судлал сургалтанд маань ирэх юм бол та бүх маань ухаан бие таньчин, ухамсар бие таньчин, зам бие таньчин, боловсрол бие таньчин, сэтгэл бие таньчин, сүнсгэл биеүдээ таньчин, кэмчүүлсэн буюу хүнсч бие танина. Тэгээ дээрэс нь тархин бие танина, мөн 35 эрдэм бие таних боломжтой. Ингээд 10 төрлийн хичээлийг дадлагтай нь хамт ордог. За энэ одоо оюуны 8 сан бийгээд байдаг юм аа. Ийм 8 төрлийн оюуныг одоо хөгжүүлэх боломжтой. Тэгжээч хүн өөрийгөө оюунлаг хүн, оюуны өндөр чадвартай гэж хэлнэ. Энийг хөгжүүлэхийн тулд бид нар техникүүдийн заадаг. Дээрэс нь за оюун бичин тодорхой хэмжээгээр сэвдчихжээ, гэмтчихжээ, сүүд нь хаагдчихжээ. Тэгэх юм бол энийг сүвийг ингэж нээдэг. Энийн одоо сэв бүртгийг ингэж арилгаж, энэ 8 сүвийг ингэж нэгэн зэрэг ингэж идэвхжүүл сэргээж авдаг. Инхээр хүн аяндаа нэг оюунлаг тийм байх хүсэл, оюунлаг одоо чадвартайгаа эргэн өөрөө таньж мэдж авьяасаа нээж хөгжүүлэх тийм боломжийг маш богино хугацаанд нэгээд авсан. Яагаад гэвэл бидний сүнс өөрөө маш олон одоо сая жилийн туулалтай, маш их арвин туршлагатай. Дээрээс нь бид сүнсээрээ дамжаад нөгөө мундаг одоо энэ дэлхийд амьдарч байсан юм уу, бидний удам мөхсөнд амьдарч байсан юм уу, тийм үү? Хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан юм уу? Тэр оюуны их мастеруудтай шууд холбогддог. Учраас холбогдох боломжтой байдаг. Тэдний заллага, чиглүүлэг одоо хөтөлгөөдөр маш богино хугацаанд юу сурж, юу мэдэж, ямар өөрийнхөө авьяасыг, ямар өөрийнхөө одоо хүсэл мөрөөдлийг богино хугацаанд амжилттай таньж мэдэж хэрэгжүүлэх боломжтой гэдгээ мэдээд авчдаг учраас нөгөө хүн хэлхээс нааш гэдэг шиг хүн хэдчнээ ухаантай хэлхээс нааш санддаг гэдэг шиг хэлээд өнгүүд маш урдан өөрийгөө нээгээд өөрийгөө олоод өөрийгөө хөглөөд явцдаг тийм байгаа. За маш их баярлалаа багш. За тэгээд сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсвэл холбогдох мэдээллийг бас доор оруулъя. За тэгээд асууж тодруулах зүйлээвэл комент хэсэгт бичээрэй. Тэгээд сургалт маань ойрын хугацаанд өдөр шиг юм лээ. 29. Тий 29.
4 сарын 3-наас гэдэг юм уу? Тэгээ юунаас гэдэг юм хавьда 3 юм уу 4 гээл тавьчих. Зар дээрээ тавьчих. За тэгээд 4 сарын 3 юм уу 4-наас сургалт маань эхэлнэ. За тэгээд Хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг нэг лайвха дээр толгойд оршил хэсэгт нь оруулчихна. Тэгээд саяны ярьснаас ухаан бий гэж ухааны сүм хаалтай гэдэг. 9 ухаан хүний биед одоо 9 ухаан одоо 9 ухааны 9 сүвч бай. Сүв бай. Тэр ухааны 9 сүв нь яг биеийн аль хэсэгт байрлалтай. Тийм үү? Яаж тэрийг цэвэр ариун байлгадаг ингээд нөө агуулгатаа оруулсан байгаа шүү дээ. Тэгэхээр агуулгаар нь оршил хэсэгт нь тавьчихнаа. За бас тавьчихна тийм. за Төлбөр нь 550к. Одоо манай сургуульд бүгдээр л 10 хоногийн сургалт 550 мянга үйдэг. Тэр жагаараа 550 гэрээ явчихна. Дансаа оруулчихна. За мөн захимаар бас сургалтанд хамрагдаж болно. За ингээд төвлээ.